Иргэн бүрт Эрдэнэс 5-7% хүртэнэ гэсэн амлалт өнөөг хүртэл амлалт хэвээр байгаа. Уг нь энэ дотоодны болон олон улсын хөрөнгийн биржээр IPO хийх ёстой байсан ч тийм зүйл болсонгүй. Учир нь тодорхой бус асуудлууд олон байна. Хоёр дахь өнөөдөөс хэдэн шалтгаан байгаа. Нэгдүгээр нөгөө хувьцаагаа гаргах гэж байгаа компанийн хувийг өрн хэн хэдэн хувийг эзэмшдэг юм бэ гэдг нь тодорхойгүй байгаа байхгүй юу? Одоо ч тийм байна. Өөрөөр хэлбэл Монголын иргэд хэдэн хувийн, аж ахуй нэгж хэдэн хувийн, за яг олон улсын хөрөнгөний биржтэй гаргах гэдэг компани хувьцааны хувь нь хэдийн гэдгээ одоо бид нар засгийн газрын төвшин бол тодорхой болох хэрэгтэй. Ягаад гэвэл Эрдэнэс 5-7 эзэмших нь бол Эрдэнэс аймаг буюу одоо компани эзэн нь бол засаг учраас тийм төрийн компани учраас. Хоёрдугаарт баруун цанхын талбай гэж бид хэлсэн. Когч нүүрстэй баруун цанхын талбай дээр уурхай хизээ байгуулж, яаж байгуулж одоо ямар хууль руу одоо гадаадынхантай хамтарч тэгээд Эрдэнэс 5-7 гэдэг лиценз эзэмшигч одоо Монголын иргэд нөгөө хувьцаа эзэмшигч нь болж орж ирсэн энэ компанид эдийн засгийн үр өгөөж нь хэрхэн хүртэх энэ асуудал тодорхойгүй байгаа байхгүй юу? Тийм учраас баруун цанхын олборлолтын баруун цанхыг ашиглах хуулиураас компани үнэлгээ бол шууд шалтгаалж байгаа юм. Тийм учраас баруун цанхын асуудлыг бол шийдэж компани үнэлгээ бол бүтэн гарнаа. Гэхдээ иргэд Эрдэнэс 5-7 олборлолтоос хувь хүртэж амжсан байна. Тус компани 2011-2012 он шилжүүлсэн бөгөөд 21 мянган төгрөг болж эргэн бүрт очижээ. За хэдийгээр дэлхийд дахина 2008 оны хямрал дахин нүүрлэнэ гэгдэж байгаа. Энэ нь ч мэдрэгдэж металлын үн унаж эхэлсэн ч Эрдэнэс 5-7 компани үйл ажиллагаа тогтвортой үргэлжилж байгааг тэрээр онцолсон. За оны эхний 7 сарын байдлаар 1.7 сая тонн нүрсийг экспортлсон. Оны эцэс гэхэд 4 сая орчим тонныг экспортлох зорилго тавьжээ. Харин үн унаж эхэлсэнтэй холбоотойгоор Max, Southcobe зэрэг томоохон компаниуд үйл ажиллагаагаа төр зогсоож экспортоо хязгаарласан мэдээ байна. think the government of Mongolia бид нар барилгын ажлыг дуусгах гэж ярьж байсан. Энэ дуусгах хугацаанаас одоо 4 сарын өмнө бид нар явж байгаа. Ер нь одоо 2013 оны эхний хагас гэхэд эхний яг нөгөө нэг одоо борлуулах бүтээгдэхүүнүүд дэлхийн зах зээлд нээлттэй бүтээгдэхүүнээ гаргаж ирснэ гэж төлөвлөж байгаа. Ер нь бол яг одоогийн байдлаар 7 сарын 26-нд бид нар анхны нөгөө хөдрөө гаргаж ирсэн байгаа. Тэгээд төслийн талбайдаар одоо анхны бухгалж ажиллаж байна. Хамгийн гол нь баяжинтай гаргаж ирсэн хугацаа нь одоо нэг хэдхэн 7 хоногийн дараа хаа гэж бид нар бодлоо. За харин оюутлогоо төслийн хувьд одоогоор зөвхөн ил уурхай болон баяжуулах үйлдвэрийг ашиглалтанд оруулахад бэлэн болж байгаа төдийгүй төслийн үр ашигын 80 гаруй хувийг авчрах гүний уурхайн барилгын ажил эд явагдаж байгаа гэсэн мэдээтэй байна. Харин оюутлогоо компани эрчим хүчээ хятадаас авах тухай яригдж байгаа. Энэ тухай хэлцээрийг өнгөрсөн 7 хоногт Хятад Монголын засгийн газрын төлөөлөгчид ярилцжээ. Удаашралтай байгаагийн учир нь Хятад улс өмнө нь эрчим хүч гадагш нь экспортлж байгаагүй байна. За гэхдээ компани бэлтгэлээ хангаж Хятадын хилээс оюутлогоо хүртэл 220 кВт-ийн хааны шугамыг татжээ. Харин дэлхийн зах зээл дээр металл үн унаж байгаа ч өрсөлдөх чадвартай өртөг багтаа бүтээгдэхүүн гаргаж явахад алцахгүй гэж Камерон Макрей хэллээ.